За дулааны улиралд хоол хүнсийг буруу хадгалах, ус хөрсний бохирдол зэргээс болж гидсний халдвар төвчин, цусан суулга зэрэг өвчнөөр иргэд өвчлөх нь нэмэгддэг. За өнгөрсөн жил гидсний халдвараар 500 орчим хүн өвчөлж, халдвар төвчит судлалын үндэсний төв дэмжлүүлсэн байна. За мөн үүний дийлэнх нь хүүхдүүд байгаа юм. Гудамжинд худалдааж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг угаа цэвэрлэхгүй идэх, үүнээс гадна хүнсээ буруу хадгалах, мөн баталгаагүй хоол хүнс зэргээс шалтгаалж дээрх халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өсөх хандлага гардаг байна. За ер нь халдварт өвчин судлалын үндэсний төвд бүртгэгдэж байгаа халдварт өвчнүүдийн дотор 10 төрлийн өвчин нь гидсний замын халдвар гэж бүртгэгдсэн байна. За улирлын чанартай энэ өвчний үе одоо дулаархаар эрс нэмэгдэг учраас урьдчилан сэргийлэх, ариун цэврийг сахих нь чухал юм а. Нийт өвчлсөн өвчний нэг 50 орчим хүн Улаанбаатарт гарсан байна. Өвчлсөн хүмүүсийн талаас илүү хүн бол хүүхдүүд байна. Тэгэхээр зэрэг энэний цаана явахтар нэлээд тийм зохион байгуулалттай хүүхдийн байгууллагын дунд энэ хоолны хордлого талбарт нэлээд гарсан гэсэн үг. Жишээлбэл сургуулийн хүүхдүүдийн өдий хоолтой холбоотой мөн сургуулийн нөгөө цуслан амралтын газрууд, пенрийн хүүхдүүдийн цуслан амралтын ийм газрууд албатай нэлээд бөөнөр олон хүн гарсан өвчлөл нэлээд гарлаа. Харин сүүлийн одоо 14-ийн 15 оны эхний үеч гэсэн ер нь за томоохон баяр ёслолын үеэр харин олныг хамарсан хоолны хордлого ийм өвчл гарах нь харцангуй багасж байна. За орчны ариун цэвэр ялангуяа хөрс, ус агаарын бохирдол энэ үед илүү нөлөөлдөг байна. Тийм учраас манай улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа гидсний халдварын 50% нь Улаанбаатар хотод бүртгэгддэг байна. Харин хөдөө орон нутагт гарч байгаа дээрх өвчний тал хувийг аймгийн төвөд эзэлж байгаа юм. За өөрөөр хэлбэл нягтрал ихтэй газар үйлчлэгээ явуулж байгаа үйлчлэгээний байгууллагуудын ачаалал их байдаг. Энэ бүгдтэй холбоотой орчин бохирдож, энэ нь хөрс, ус, агаар, хүнс хүмүүсийн харьцаж байгаа эд юмс бохирдсантай холбоотойгоор улирлын чанартай гидсний халдварт өвчин ихсэх хандлагатай байна. Энэ нөгөө үйл одоо баацсангууд цас багтааж байлаа гэхтэл ямар нэгэн хэмжээгээр цасан бүрхүүлд ингээ бүрхөгдөд дарагдаад байж исэн нөгөө бохир зүйлүүд хог хаягдл, угаадас, ялгадас одоо юу гэдэг нус цэрч байд юм одоо энэ зүйлүүд чинь одоо бүгдээр ил гараад ирж байгаа байхгүй. Одоо ингээд хавар болоод дулаарна, тэгээ салхи гарна. Нөгөө хүн амтны хөл машин тэргэн тэгээд одоо салхи шуурганы хөдөлгөөнөөр нөгөө бохир зүйлүүд маань одоо агаарт игдээд тэгэл одоо энэ орчны манд тэрчгээр нь одоо энэ өвөл болохоор бид нар их утаатай их мухаа байна л гээл тэгээд байдаг болвол одоо дулаан болонгууд нөгөө бохир зүйлүүд маань дэшаа хөөрөөд энэ орчны манд тэр утаанаас дутуугүй их хэмжээний нянгийн бохирдлоор бохирдуулчихж байгаа. Тэр нь бол агаарт хөвж байгаад нэг одоо хоолны ширээн дээр ч юм уу, хоол идэх аяган дээр ч юм уу, тийм ээ, хоол хүнсний одоо талах боовн дээр ч юм уу очоод тэрэнд микрофон буугчихсан байдаг. Тэнийг хүн аваад ичдэг, хэрэгжилдэг. Энэс болоод дулаархтар гидсний халдвар гардгийн гол аюул энэтэй болоод байгаа. За урьдчилан сэргийлэхийн тулд гидсний халдвар үүсгээд байгаа шалтгаануудаа сайн мэдэж, гаднаас авсан хүнсний зүйлээ үргэлж угаа цэвэрлэж байж идэх, хоол хүнс идэхийн өмнө заавал гараа угааж, ариун цэврээ сахиж явах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.